За өглөөний мэнд хүргье манайх. Сайхан амарцгаа та нар маань. За өнөөдрийнхөө хичээлээр та бүхэнд маш хэрэгтэй анзаардгүй шахуу нэг зүйлийн талаар хүргье гэж бодож байна. Тэр нь юу вэ гэхээр биеэ яаж сулруулах вэ? Тэр богино хугацааны юм амралт гэсэн ийм зүйлийг та бүхэнд энэ хичээлээр хүргье. Тэгэхээр бид бүхэн маань өглөө босоод ерөнхийдөө ийм орчинд өглөө өгдөж байгаа хүмүүс их олон байгаа. Тэгэхээр уламжлалт ёсоор сануулад хэлэхэд болж өгөл гадаа цахаа агаартай байвал цонхон гол агаар оруулж чад хэвлэх сайн. Тэр өглөө босонгууд бидний яах вэ гэхээр ер нь бол бид нар биологийн хувьд хүн гэдэг амьтан. Тэгэхээр өглөөс ирээд орой болох хугацаанд бид нар ерөнхийдөө хоёр хөл дээр босоо оролт явдаг учраас энэ маань дэлхийн татах хүчний эсрэг ингэж ачаал үүсгэж явж идэг байна л да. Тэгэхээр анзаарах зүйл асрыг ачаал бид нар биен дээр явж байгаа үед ингэж үүсч идэг. Тэгээ энийг ингэж гаргасан бие сулруулсан юм хийгээс сурчулах зүгээр юм байна. За энэ хэзээ эхлэх вэ гэж. Тэгэхээр өглөө бид нэр сэрээд орой явж байгаа хугацаанд ийм ачаал авчид буцаагаад орой шөнө болоод бид нар унтахдаа бие байрал маань ерөөхдөө ийм байдалд ороо явж байгаа шүү дээ. Үзүүлээ явах таа. Тэгэхээр нөгөө хоёр хөл дээр явж байгаа амьтан маань ийм шүнжэнгөө гэвч бие тодорхой хэмжээний хөшөлтөд үүснэ. Тэгээ энэ хөшөлтөө өглөө дөнгөж усаа сайхан яг сууснаар одоо би таа бүгдтэй хуваалцаад явчих. Өглөө усаа яах вэ гэхээр дөнгөж усангуудаа сэрэгтэй толгоондоо эерэг бодлох хэрэгтэй. Би урдны хичээлүүд төрчихс хуваалцаж ирсэн. Миний баримтлалын зарчим бол одоо ардын жүжигч хайдуггүй гэж юм байсан та. Тэгээ хайдуггүй бол өглөө усахдаа бол тэгж босдог гэж хэлж ирсэн байна. Өөрөөр хэлбэл би босгуулгандаа гээд инээд гэж. Сайхан мишээ тодруулаа сайхан зүйл усаа богдоо гэж. Тэр энэ хүмүүс маань амьдралын туршлагаараа өөрөө хэрэгжүүлээ сурцсан байсан юм байна. Энэ юу чинь вэ гэхээр өөрийгөө өөдрөг байх, тэгээд эрүүл байхад хамгийн чухал зүйл. Хүмүүс ингэдэг л дээ. Бүтэн өдрийн турш өөрийгөө яаж өөдрөг байх юм бэ гэж. Өөрийгөө яаж хянах уу гэж яриад байдаг. Яг үндэл өглөө яг энэ буссаа гэсэн да. Нүдээ сайхан нэгээр өөртөө мишэл татвал нэг сайхан бодлоо эндээ ингэж тогтоож бодоод ингээд сэрхийн энэ эерэг бод бүтэн өдрийн турш өөрийгөө өөдрөг болгож болт юм байна. За нүдээ нийлээ. Сайхан нүүрэнд мишэл татвуулаад эндээгээ сайхан гүнзгий авчлаад өгөх. Хэвлэгээр болж байна. Тэгэхээр биеийн жилээ гараад өөрснөө өвтэйхэн байрлаа шин. Тэгээ нэг анхаарах юм бол энэ хөлийн подиумыг яг ийм байрлаа. Ингээ шавж хангаж өгөөд энэ 3 тооноос дээш нөгөө уулзчлаа. Ингээ 10 тооч. Ингээ босох нь энэ өвдөгний үйл ажиллагаа их сайн байт юм. Бид нар энэ чи бүгд ингээ амарцсан босоод хинтүүлээ нөгөө нэг биеийн жилээр гарсан тасглаа. Тэрнээс өмнө гэсэн. Ийм маягаар өглөөтэй зоолгуул их зүгээр байт юм байна. Тэгээ өдрийн хугацаанд яах вэ гэхээр өглөөс ирээд нөгөө босоо оролт орчиж байгаа шүү дээ. Нөгөө даралт аваад ингээ явж байгаа үед. Энэ үедээ бол яг ингээ бит мэдрэгдэх. Та нарт маань хэлсэн ингээ нуруу хөшөөл нуруу жилээр гарсан тасгал гэдэг шиг. Өдрийн цаг гэр орондоо байвал ажил дээр үед би ширээний давцсан дээр хийчих болт. Хөлөө жоох унжуулаад. Тэр нь яах вэ гэхээр бидний хамгийн гол энэ олон уулзрал гэдэг энэ дээр асар их ачаал үүсдэг. Энийг султгал арга юм. За гэртээ ийм хевстэй ийм жоо хатуутар ийм газар байвал олон жил гарах юм өдөртөө сайхан хевтэй энийг зүгээр нэг 5-10 минут хевтчихнэ. Тэгээ хевтэхдээ яах вэ гэхээр болж үг агаар оруулаад яг бодлоор бас хамт явах хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл бие сайхан үдэ хайж яагаад ингэхдээ бие сулсан гэж өөртөө команд өгөх юм өөртөө хэлнэ гэсэн. За яаж эхлэх вэ гэхээр бүр хуухнаас авахулаа бие бүгд эд хэсгийг сулж гэж өөр бодох хэрэгтэй. Тэгээд хэл өөртөө. Одоо жишээ юм байна. За миний толгойн хуух маа сайхан сул болж байна. Нүүрний арьс маа сайхан суларч байна. Амьсгаа яг тэр хэсэгт очиж нэг тооцоод ингэ өөртөө хэлээ. Хүзүүний хойд хэсэг шатааралаа баг багаар ингээл явуулаа гарынхаа үзүүрт хүрч ийн гэж байна. Одоо баруун гарын үзүүрт би ажиллаа авчлаа. Сайхан өгч ийна гэсэн маягаар хөлийн үзүүрөөр бүх үеиндээ хүрч ийна гэсэн маягтай. Ингээ ажиллаад байгаа ерөнхийдөө 5 минутаас дээш болчихдээ. Энийг ингээд өөрийнхөө амьдрал өглөөс ирээд орой удах хугацаанд бие сулруулсан маягаар хийгээ хөвшүүлэх хэцүү. Энийг та бүхэн хүргэх юм. Тэгээ энэ маань яаж юм гэхээр
Бид нар чи яг үндэ өглөө босоод ялангуяа энэ том хот суурин газар амьдарч байгаа хүмүүс бүгд мэдээ. Өөрснөө анзаарахгүй босоод би хаагаа сайхан хувцлах тэгээд нүүр амаа будаа гарна гэдэг чинь цаагаар бие барьсан болоход үсчдэг юм билээ. Та нар намайг ил нэрэд химдэл гэж санагдаж байгаа. Тэгэхээр энийг ийм сулсан байгаад ийм гэртээ ийм хевсэн дээр ирнэ. Өдөртөө хөвшүүлчих зүгээр тэ. Ажил дээр боломж юу бас. 5-10 минут. Яг л энэ хэмийг нэгээс хэвтээ. Нуруугаа аваад хэвтээ байна. Ийм байх. Энийг яаж ихээр бие сулруулах гэдэг. Тэгээ орой ажлаа тараад ирсэн үед энийг хийж байна. Хийж байгаад бие сулаад өөрийгөө янз янзын төсөөлөлт зааруулдаг. Ингээд уян налархаа юмтэй өөрийгөө зүглээд ийм байна та гэж бодлыг бодоогоод саяны амьсгалаа хүчил төрөгч бие тарааж ир гэсэн байгаад өөр хийгээд. Эхэндээ явах хийгээд танд жоо өмчлөж юм шиг санагдаж байна. Гэхдээ ингээ хийгээд та би сайхан сулах. Би сул авч явна гэдэг юм дагаад нөгөө би хаа ямар бол дагаа сэтгэл санаа тийм болдог. Би сул байх дагаа би сайхан сэтгэл сайхан тогтоод ирдэг та биш. За тэг хэрэгэлдэг хүмүүс байгаа. Хэрэгэлдэг хүмүүс бол орой ажиллаа дараад өчсөн. Ялангуяа японочдын өргөн хэрэгэлдэг харах юм. Ирүүл багт. Сайхан орж ирээ байнда ус төрөгч бүлээ ус. Өөрөө завгүй онгоолоо тавьж сүүл хүүхдээрээ дуусах. Ус төргүүлээ. Усан дотор ороод 20 минут хэвдэг. Хүн маш сайхан амралт болдог юм. Тэг ийм маягаар энэ юу хийдээд байна гэхээр богино хугацааны амралт, ийм сулруултыг энэ амьдралд маш энгийнээр л хийж явж байна. Тэгэхгүй дасгал, хөдөлгөөн энэ төр ярихад заав тусдаа цаг гаргаад хин нэгнээ заалгаад нэг жим тавьчаал ингэж өөрийгөө ингээл чангалуулах юм байлгаж биш үү. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр та өгдөг юм сулруулт юм богино хугацааны амралтыг цаг хөвшүүлчихээ гэж хэлж байна. Тэгээ энэ дээр яг хуудан чиглэж ийсэн хизээ хийх вэ гэж. Тэгэхээр алдартай хүмүүсийн сайхан том амжилтанд хүрсэн мөртлөө өдрийн турш нэг олон цаг ажиллаж исэн юм хүмүүсийн аргасан битэр ус нэлээ авдаг. Миний хувьд бол би хуваацах дуртай. Хенри Форд гэж юм уу. Би их олон жил бодож авч одоо хөвшүүлцэг. Тэр нь юу гэж хэлсэн бэ гэхээр та өдөрт ийм олон цаг ажилладаг мөртлөө нас дээр гарсан мөртлөө яаж юм сайхан би яах эрүүл авч явж байгаа асуусан. Үндсэндээ бол 16 цаг дуудлаа ажилладаг гэсэн үг л дээ. Тэгсэн чинь хэлсэн үг маш яг саяны ойлголт хэлсэн. Би ийм суух боломжтой хизээж зогсдгүй юм. Тийм ээ. Тэгээ ийм хэвтэх боломжтой би хизээ суудах юм аа гэж хэлсэн. Тэр нь юу гэж яг саяны ойлголтоор ийм боломжтой гаруул та ажил дээр байж бол санал очиж суучихсан. Тэгэхгүй тэгээ юу гэдэг би ингээ хилээд байх чинь за ажил юм ингээ гүрийгээр нойроо хасаад ингээ яваад байдаг бол өрдөл хэрүүл юм байхгүй болчихсон. Уг нь асалж байгаа. Амьдралын хвшилтэй холбоотой өвчлөл ихт нэрвдэдэг. За юм бэ. Тэгээ та нар маань өнөөдрийн энгийн юм шиг хүртэл юм энэ бол маш чухал шүү яг хэлээд. Өдөрт 7 хоногт дасгал хийснээс илүү өдөр тутамдаа энэ бол баг нэг 2 секунд л ажил гэн үсрээл хүн дээдлэн 5 минут гаргаад нэг хийвчүүлэх гэсэн үг юм. За тэгээд өнөөдрийн энэ хичээлээр энэ 7 хоногийн дасгал хөдөлгөөний хичээлээ дуусгаж байна. Тэгээд та нар доотлог коммент хэсэгт маргаашийн 2 багшийн лайв дээр холбоотой асуулт асуултаа бичээрэй. За өдрөө сайхан хүрэлцээр баяр таа.